Санаарай. Харин хүчтэй амар шоудаад тэгээд чам руу залгажсэн ч харин тасарчиж. Хаан тасарсан юм? Найзын да. Чи тэгээ салчаад яах га манад байн бэрэт хайралтай. Васко чи битэн гэлтэй. Чи яваа. Тийм ирээд. Ой. Санаа. Сайн. Чи хин. Би нэг Васкогийн баг найз шүү. За чи тэгвэл түр дугаа ижээ за. Хөөе. Чи юу ирээд авчид яа дээ? Ирээд авчид яа дээ? Хөөе. Тасарлаа. Би чоо яасан гэж очих вэ? Хөөе цацаа чи битээр салцсан. Салаа 6 сар болж байна. Ойлгож байна уу? Хөөе би чамд хайртай. Хайртай гэд татчихаа. Чи яг наад үгээ сүүлийн 6 сар хэдэн үнд хэлсэн бэ? Яа, Васко. Васко. Би зөвхөн чамд хэлдэг тхүү. Энэ ямар юм яриаш. Хөөе, Васко. Яава. Ядаж нэг шүл хийгээд өгчөөч. Гэр орондоо очтор шүл мөлөө хийж уулдаа. Юу яриад байгаа юм бэ ч одоо? Ээж уурлаад байна штэ. Ямар ч хэсэн би шүл хийж мэж өгөхгүй юу? Хөөе. Тэгвэл мөнгө өгч. Өгөхгүй бол би явахгүй шүү. Юу вэ чи харин бүр ёо. Та мөнгө чи хийчлээ. Яв одоо. Хийцэн тий. Яв. За, баярлаа ой. Би дахиж чам дээр ирэхгүй за. Хөөе чи намайг алдсандаа харамснаа заа юу Васко. Харамсан. За, баяртай. Йоо, Васко. Яв. Энэ ямар хөөрхөн охин бэ? Энэ чам тань болно ш. Чи яг өөрөөсөө түлхийдэг. Гэхдээ яг мантин үргэж явахдаа хөөрхөн байсан юм л да. Юу гэсэн. Тэгээ одоо яаж чадах юм? Хөөрхөн л биш. Эмэгтэй хүний чинь тэгээ өгш. Өмөрөөд идэг сайн найзууд нь л юм болгочтой юм лээ шүү дээ. Яа. Хөөе. За мань гарлаа. Ажил дарах болчих. Хүнтэй уулзах хэрэгтэй юм аа мань гарлаа. За тэгээ танд аль нь таалагдчих. Чамаар тайлбарлахаар бүгдээрээ л таалагдаад хайхнууд аль нь авмаар юм. За. Арка. Яах вэ? За хатар байж. Оройн. Харин Ажил дарах болж байгаа юм. одоо ер нь утгагүй тарлаа. Бэлцухаа. Ах нь юм тайлбарлуулъя. Юу, ажлын шин дарахаар хоёул нь хоолд. Чи тийш суучих. Ах нь юм тайлбарлуулъя. За танд тэгээ аль нь таалагдчих. Ах нь тэгээд одоо ямар сонголт хэмээр юм дээ л гэж асуух гэдэг. Чи сонгоод өгч юм уу? Тайлбарлаад өгөө танд. Манайх болохоор агуулгах чөлөөлөх худалдаа гэдэг бүх бараа нь 10-аас 40% хямдрагдсан байгаа. Нэмээд дээрээс нь 10 хоногийн аврах хямдрал зарласан байгаа. Аврах хямдралаа. Яана тийм үү? Жишээлбэл энэ зурагт маань гэхэд бол анх 2,599 мянган төгрөг байжгаад хямдраад 2,299 мянга болоод агуулгах чөлөөлөх худалдаан дээр болохоор сая 999 мянга байжгаад одоо 10 хоногийн аврах хямдралаараа сая 799 мянга 900 төгрөг болоо. Яа, амар юмдэрсэн те. Тэгээ хаач яг хямд үнэлтэй. Нөө аврах хямдрал гэдэг юм уу те? Энэ дунд хамгийн үнэтэй юм юу юм дээ? Цаад чи. Олцоо. Чи бэштэй. Ахын чог яаж ах вэ? Танд жоохон хямдхан санагдчихвэл та илүү өөр юм үзэж бас сонгож болно. Ахын энэ хямдарсан үнэр чи аваад зөрүүгээр нь дахиад чамаас нэг юм авчих. Яа тийш тийш. За явъя л бэлцэхэ. Чог дагаад нисэл та. Энэ янаха. За. За энэ болохоор эмэгтэйчүүдийн сайн мэд. Би яг нь хамгийн сайн хэрэгтэй. Уур болон усаар гэр цэвэрлдэг. Үзээд шалгуугч байна. Чиний барьсан газар суусан чи дулаахан байна шүү дээ. Энэ маань болохоор хамгийн супер хямдарсан дөрвөн төрлийн загварууд. За жишээлбэл хямдрах уу? Энэ бол 2,599 мянган төгрөг сая 899 мянган төгрөг бодлоо хямдарсан байна хаа. Ямар язах хямдарсан те. Яа энийг ингээд чамаар бариулаад гэрээ цэвэрлээд араас чи хараа байж байгаас. Яа. За та яа. Дагаад нисэж штэ гүрүү. За тэгээ ахаа маад хөргөгч угаалгын машин пэйж гэж маш олон төрлийн загварууд маань 10-40% бас хямдал зарласан байгаа шүү. Жишээлбэл энэ дөрөв алхахтай хөргөгч маань гэхэд 2,99,900 байжгаад одоо сая 399 мянга боллоо хямдалсан. За та тэгээ алиа сонгох чинь? Энэ хөргөгчийн дараа хоёулаа орчихоор юм байна шүү дээ. Би сонгох чинь хаа. Ах нь аль доор байхтаа сонголтоо хийсэн шүү дээ. Чамаг Уучлаарай би ажиллаа хийж та саадлаад байгаа байхгүй. би яасаа тас юм. Сонголтоо л хэлж штэ. Чамаг. Чамаг. Явках.
Сайн баха. Ямка мөн бистэ сайн уу? Сайн байна. Сайн байна. Та манай хамаатны ихч цэцгэгчтэй суудаг. Ямка мөн бистэ. Сайн цагаасаар золголтоор эмээгийн таарчаад хоёлаа яагаа. Самж гин үү? Эмээ таны бэлгийг мартаа. Та тэрүүгээр нэг ургамж ууралж гүүгээд. Ахын дүүч. Ихтэй танаа юм юу миний бэлгийг өгөөгүй шүү дээ. Яах вэ? Хөгшүүн ганц нэг өмөрх юм байх. Мэдээ. Тий. Харин доошоо боож ин эрэгтэй бодлогчоос юм авдаг юм. За. Тий. Тэгж байгаа уулзъя да. Тэгээд яах юм бэ? Нөө эхнэр хүүхдээр эртгээ очиход бас хэвээр юм ч үнчээ тийм ээ. Яс тарцсан. Гарчлаа. Яв хоёлаа. Гой хоол идв. За тий. Сайн уу? Хөөе. За өглөөний мэд. Өглөөний мэд. Сайхан амарсан уу? Сайхан. Кофе уусан уу чи? Ууцаа. Өчиг нэрээ ажил хийдэг юм уу? Ажил хийдэг бол би чамайг өөрөх ажил руу орох юм уу? Сул орондоо байгаа ш. Яаж вэ? Үгүй яах вэ? Чи намайг өглөө өргөж өгнө, орой ирж аавна. Хэр ч ажил хийдэг юм болов гэж бодохгүй юу? Үгүй ээ. Би юу яадаг вэ? Гэрээсээ ажилладаг байхгүй юу? Тий. Тийм. Тэгээ хуваараа тааруулчих болдог гэсэн үг байхгүй юу? Чи нэг битээ буруугаар бодоорой. За би чамаас нэг юм асуух гээд. За. Чи надад яагаад ингэ сайн хандаад байдгийг юм? Би жоох хэтрүүлэн бодох дуртай л та. Хэрвээ чи ингэ ирээдүйн хатаа төсөөлөөгүй бол зүгээр хайчаарай. Гэтэ би бол тэнд ч юм бол гомдохгүй л дээ. Зүгээр хайчих болно шүү. За. Ой. Би зүгээр өөрөө мэдчих. За. Би бодохдоо эрэгтэй хүн эмэгтэй хүний гадаад үзмжийг харж хайрладаг гэж боддог байсан. Гэхдээ зүгээр л эрэгтэй хүн намтар цэвэр эмэгтэй хүнийг л хайрладаг юм байна.